Сайн байцгаана уу эрхэм мөндөд найзуудаа. Энер подкаст маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ подкастынхаа дугаард би өөрийгөө хөндөөлж явдаг дотны нэгэн найзгаа өөрч оролцууллаа. За зочноо танилцуулахад их таатай байна. За манай урилгыг авсанд маш их баярлалаа. Зочин маань бол Батнасангийн Бадрах. За гэхдээ бидний сайн мэдэх нэр нь бол Bamboo. Bamboo Adventure Tour компани үүсгэн байгуулагч Bamboo. За сайхан амарчж байна уу? Ажил нь сайн уу? Сайхан амарч байна. Ажил сайн байна. Нийлж үйл явдгаараа л явж л байна. За Bamboo маань бол бидний сошиал ертөнцид одоо аялал зохион байгуулдаг. За аялын тойрсон бүхий л асуудлыг одоо хийх гэж маш их хичээж байгаа. За тэгээд хийж байгаа ийм л эрхэм. Тэгээд аялууд нь одоо эхэлсэн үү? Намар одоо жинхэнэ аялын сезон тий? Найз нь ер нь аялал одоо минийх бол жилийн 4 улирал дээр явдаг. Анх одоо 10 хэдэн жилийн өмнө Европоос урж ирчээд өгөл ерөөсөө манай энэ одоо Австралиас бахуулаад алуу орны усууд шүү дээ. Тэд нар нөгөө мөс үзээгүй, мөсний загасчлаж мэдэхгүй, мөсөн дээрч энэ гарч үзээгүй усууд шүү дээ. Тэгээд бид танаа өвлийг үзье. Тэгээд анх өвлийн аялал гэдгийг л одоо орсон доо. Тэр үед ч одоо тэгээ өвлийн аялал хийгээд явж байгаад улсууд их гайхдаг, эрттэй дулаагдсан юм шиг. Энэ одоо юу хийж яваа ингээ манай өдөр нэг гэж хамаагүй яриад байна шүү дээ. Энэ шаардлагатай юм юу хийж яваа гэх. Тэгэхгүй аялж явах нэгээр үгүй энэ хөгөө өвлийн үүдэнд одоо мөкснээ хийж явдаг нэг зуны аяллаасаа манай өвлийн байгаль хамаагүй гоё гэж боддог шүү. Надаас тэгж бод. Тэгээ тэр гадаа залуучууд ч хурж ирэхээр зун өөрсдөө дандаа мөнгөний зунтай байдаг улсууд зөвхөн мөсөн дээр очиод мөсний загасчил Монголоо одоо яадгийг гэж харъя гэж ярьсан мөртлөө сэтгэл нь зүгээр мөс аваачаад Монгол ёсоор нэг юм шиг юм байдгийг ч одоо шиг юм. Тэрүүгээр ингээд нүдгэд л нөгөөдөл чинь мөс яаж бутарж байгаа эднийг хараад юун загас үүсэх барих юм чинь ямар гоё юм бэ гэдээ бараг сэтгэл нь ханчдаг. Тэгээ өвлийн нөгөө Монголын нүүдэлчин ахгүй соёл яаж байгаль тэсгэж чадвар байна. Монгол ахуйг л голдуу харддаг. Аялал гэхээр ялцчгүй нэг хэд хэдэн зүйл ингээд санаанд бууж байна л та. Манай нийтлэл проблемуудын нэг нь дид бүтэц, зам харгуй, за сервис үйлчилгээ. Тэгээд энэ бүгдийг яаж шийдээд байна? Анхнаасаа би ч уул одоо сэтгүүлч англи хэлний орчуулагч мэрэгжил хэрэглээр одоо сурд мөржсэн. Өө шал өөр үйлчлдэг юм шүү дээ. Дээрүүд яг гадаад найзууд маань хурж ирнэ л дээ. Би ч нөгөө бага нас маань Оросд өнгөрсөн аавын найзын хүүхдүүд өдөр одоо болцоогоо Монголыг үзнэ гэж давхад ирнэ. За тэгэл нөгөө гэртээ яста нөгөө гэрээ цэвэрлээ хоолоо идэг юм чинь дөнгөж хотоос гараад юмаа үзэж эхэлж байгаа шүү дээ. Тэгэл бүгдийг ойлгож авахд хоол бол их чухал гэдгийг ойлгож байгаа. Ор гэдгийг чухал гэж ойлгож байгаа. Нөгөө нэг мөнгөний сэдв болсон ойл гэдгийг ойлгож байгаа. Энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэсэн. Тэр чинь одоо би хүнээс гуугаад надад бүр хүнд болох юм шүү дээ. Өөрөө хоолоо идэг байсан жоохон давуу тал болчихж байгаа. Бас нэг хэдэн хилтэй байдаг. Сүүлдээ бас одоо наад асуудал энэ чинь нойлын асуудлыг болвол тэгээд тэр үед чинь манайх л жоохон тиймэрхүү байсан болохоос бионол эдэр чинь бас баруун урд хятад метод гарцсан байсан шүү дээ. Тэрийг авчирж байгаа шийдэн. Тэгээ бас тэр үед чинь бас голоодох юм байхгүй. Манайхан чинь бас суурин газрууд бас ойрхон байгаад бас боловсон ойлтой газрууд би муугаар ярихад сумын одоо нэг захиргааны төмүүд байж идэх. Аргаланда нөгөө Монголынхаа нөгөө асуудал болсон модон ойл овоосон аюултай юмнуудыг л одоо шүү дээ. Өөрөө л аргална. Нөгөө эх орныхоо төлөө гэдэг шиг л хаана бизнес суулах уу, яах уу, хэдэн километр явах уу гэдгийг өөрөө тооцоолоод гадаад болж байгаа ганц амар юм тэр байдаг шүү дээ. Айгу хаан зогсохгүй зогсоолоо асуу. Тий, тавдах. Тэр чинь бас нэг хүний чинь айгу тийм хувийн чухал асуудлуудын нэг шүү дээ. Ариун цэвэр гэдэг чинь өөрөө. Тэгээд сүүлийн нэг анзаарах нэг 5-6 жилээс ихсүүлээд ийм нэг зам дагуу байдаг рес дээрээ за колонкууд, супермаркетууд бас ийм хийж байна, тий. Тэгээ харьцангуй сайхан хийгээд байгаа юм. Одоо ч гэсэн бас улсууд болсон зочд эдрийг заавал монголчууд маань ч гэсэн бас нэг үннийг хэлгээ тийм ээ. Одоо яг машин дотор аль зэрэг хэмжээний ус уух уу, хоолоо идэх үү бүгдээрээ зохицуулаад яваад бас нойлууд бас нэг амар өвөлдгөө бодвол бас харьцангуй гайгүй болсон биш нэ. Улаанбаатарын нойлын асуудлыг СУ шийдлээ гэдэг шиг.
Тэр чи улам мөргөжлөө одоо бас нөгөө өөр аймаг ч гэсэн бас хийгээд байна. Байгаль орчны яамнаас ч гэсэн бас жоох юм хийж л байгаа шиг байна. Энэ үний чинь яг одоо хувийн бас нэг колонкууд байна шүү дээ. Манай Монгол орны хаа сайгуул колонкууд байгаа. Тэдэртэй бас ярилцаад колонкууд дээр шийдэж болно шүү дээ. Болно. Та бүх ингээ нийгмийн хариуцлагын төлөө энийг хийгээ өгчгөө. Тийм ээ. Бензин авч явах хоорондоо хүн бие засч сайхан. Энэ ойлын асуудлуудыг бол яаж шийдэж болно? Энээсээ гадна одоо би энэ ойлын асуудал яриад яг хөө жуулчдын бас нэг бизнес асуудлыг яаж шийдэж исэн бэ гэдэг асуулт гарч байна. Жуулчдаа болохоор саяны асуудлаар шийдээд бионол дээрээ шийдээд манай бас нэг хөтөчнөр компаниудын бас сургалтын дээр заавал хэлэх ёстой юм байна. Барууны залуучууд байтугай ер нь Япон солонгосчууд ч гэсэн хамгийн гол асуудал манай монголчууд ч бас сайн мэддэггүй. Явган сууж чаддгүй юм шүү дээ. Одоо бид нар ч нөгөө хээр гадаа байдаг шиг тийшээ очиж бизнес ч мосч гэл яхад нөгөөдөл нь баярлаад энийг л угийн соёлтой улсууд учраас окей гэл явдаг. Явган сууж чаддгүй байхгүй. Ямар сандаа нөгөө бие биенийхээ гараас бариад хойшоогоо ингээд унахгүй. Тэрүүнийг ингээд надаас бас асуудаг байхгүй. Энд чинь ингээд одоо нойлын асуудлаас ч нэг ингээд байгаль бизнес ч гэх юм уу монголчууд гэж заримдаа тийм тохиолдол заавал гардгийн. Биононы чинь хэр болгон бас гаргаад байхгүй нь суурин газараа бас нэлийн тухтай гаргана шүү дээ. Тэгээ тэрийн дээр чинь айцд бас аргалах асуудлууд үүсдэг байхгүй. Тэрийг яаж аргалдгийг бигвэл би тэрийг хөдөөний дүүгээсээ сурсан байхгүй. Олон хөдөөний дүүнэртэй гэрт үрж ичээд ахын би засчих гэхээр нөгөөдөө чинь жоохон байжгаад гарч ирээд ахаа хөрөг гараад ирдээ. Яав гэхээр ахаа би бизнес чадахгүй юм байна. Энд ч хүн амьтын нээлтээд гашгараад урдуур хойгоор яваад. Тэгэр би бодохгүй. Энэ ерөөсөө насаараа ийм бас боловсон ойл дээр бас бизнес сураагүй. Байгалийн сайханд агаар өндөрлөө бизнес сурцсан. Тэгвэл нөгөө гадаадуудаа тэр асуудал чинь нөгөө дүүгийнхээс санаа авсан чинь ярина шүү дээ. Монгол хүн гэр дотроо бизнесдгүй маа. Ари ясам дээр та нар гэр дотор бизнесд байгаа үстэй хэрэг. Нэрээ тийм бай тий. Тийм шүү дээ. Та нар бол ингээд сурцсан одоо ингээд чимээ эмээнд нээж байгаа ашиглаж байгаа юмуд ингээд бизнесээ сурцсан. Манай монгол орчуудууд чинь гэртээ бизнесдгүй учраас байгалийн чимээд бизнесдгүй учраас наад чинь амар капитал ингээд шал эсрэгээр нөгөө нэг бизнес асуудал чинь нөгөөдүүл бүр эсрэг нь аваач тонгорч хаяад нөгөөдүүл чинь нэрээ тийм бэ те бид нар чи гэртээ бизнес тийм гээд буруутны би тэдэр болгоо ажилладаг. Тэгэхээр их сонирхолтой байдаг. Тэгээ хөтөч одоо энэ ер нь хөтөчднөр маань одоо хамгийн гол манай Монгол оронч их хол уудам сая энэ найз асууж нэг замын асуудал шийдэж яаж шийдэж. Тэдэрт чинь яг энэ замын асуудал яг их л настай хүн биш бол айгүй сонирхолтой байхгүй. Бартаатай байх тийм бартаа чинь өөрийн чинь нөгөө нэг Монгол орныхоо түүх одоо бэлэгдлийн чанартай юмнуудыг ярьж явах хоорондоо тэд нар чинь ерөөсөө донслогоон дээр инээж чанаагаад яриа сонсоод километрээр анзаардаг байхгүй. Анх сонсчод л 600 км 1000 км пүү тийш чи яаж явах юм бэ гэж байгаа. Хамгийн наад захын зэг хойшоо явлаа гэхэд чинь Эрдэнэ дээр орсон 380 400 явчлаа гэхээр юу нэ ийм ордно гэд. Тэгээ нөгөө километр шийдчихэж байгаа байхгүй. Тэгээд ер нь яриад байх юм бол ер нь гадаадуудыг ер нь болж л үгүй би чинь олон гадаад найз нөхдөд учраас манайхан ч бас хит нөгөө нэг гоё болох гээд одоо эх орноо заримдаа муулах гээд нэг ийм асуудал гардаг байхгүй. Тэрийг бол хэрэггүй байхгүй. Яг өөрийнхөө нэг эх орон сэтгэлгээтэй бол яаж бэлэгдэлтэй холбох уу, яаж хошин шогтой холбох уу нөгөө хүнийгээ жинхэнэ судлах хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь хэдхэн шашинтай улсууд байгаа шүү дээ. Янз бүрийн одоо нэг Маслим Кристиан буддист тэд улсынхаа өөрийнх нь улсын одоо өөрөө мэддэггүй маа гэхэд зүгээр одоо Google гэдэг сайхан бичсэн шүү дээ. Тэрнээс ороод ямар ёс заншил байдгийг судалчаад заавал тэрнийг шашиных нь юмнаас жоохон оролцуулаад, соёлоос нь жоохон оролцуулаад ингээд судлаад холио толиод явуучих хэрэгтэй байхгүй. Мэдээж эхний өдөр ч юм уу маргааш нь Монгол хоол эднэр бол байхад би сүүлийн үед энэ аялын сургалтын дээр бас жоохон буруу юм яриад байгаа юм. Монгол хоолоороо ингээд гоё ингээд хийгээч өглөөний цаймаг. Монгол хоолны өглөөнөөсөө чинь бас л яг үннийг л хямдхан шүү дээ. Өрөн байгаа юм, борцог байгаа, нэг сүйтэй цай байгаа мөн үү? Тэгэхээр чи одоо битээр аяллаа гэж бодъё. Дараагийн нэг зогсоол дээр очлоо. Дахиад нөгөө өрөм, дахиад борцог гарч ирээд үлчиж одоо ямар ядраа. Яг уйтгалтай. Тий, тэгээ найз нь эхлээд адал явдалтай аялмайлаг ингэж явж байгаа сүүлдээ нөгөө нэг өөрөө хоол аягээд хахад нөгөөдөл чинь мань эрийн нөгөө нэг хоол жоохон таалагдсан юм. Тэгээ нөгөөдөл чинь байн одоо ирж чадахгүй сууч найз нөхд нь Монголын тухайг зураг хөрөг мөргийг хараад яриагийн сонсоод хаашаа явах уу яах вэ гэхээр
Нөгөө бамбуу дээр очиж бамбуугийн хоолыг идэх саргаад. Нөгөө бамбуугийн адлын худалдаа аялал маялал чинь байхгүй. Хоолны аялал болоод өгсөн бохгүй. Анх ингээд сошиалд ингээд чиний аяллуудыг ингээд тавиал нөгөө алдартай нөгөө Батлан амлахын нэг вертолет зовчулдаг вердэг шүүгэн болоогүй юу. Тэгээд амар гоё газар авсан шүү. Амар гоё платер засаал ингээл хоол моол ширээ засаал хүмүүс чамайг нэлээд тогоочтой андуурсан баха тий. Ер нь надад тогоочтой андуурдаг байхгүй. Би ч огт тогооч биш шүү. Зүгээр л хээрийн хоол ингээл явж идэг баг байхгүй. Яг нь уран сайхны сэтгэмж сайтай л тийм. Яг тэр нэг жоохон санаасаа байд юм шүү. Тэгээ нэг юм 100 муухан одоо нэг хоолундаа яг уу гэд хамгийн гол найзыг нь одоо зориод байгаа юм биш үү? Саяны нөгөө нэг өрн боорцог бол зарим хэмтэр байх нь байна. Гэхдээ шинэ Монгол хоол гэж гарах хэрэгтэй байхгүй. Аль бидний хараагд байсан л гулиас зарааз марааз гэх нэг юм юмнууд байгаа шүү дээ. Одоо ингээд цайны газрууд ингээд ашиг орлого муутай байл гэдэг байгаа. Яг нэг цайны газрууд чинь өөрийнхөө дагнсан амт чанараа барьсан тасархай одоо нэг ганц олтой багт болчдөг байхгүй. Үсрэлийн хоёр хоолтой мөн үү? Миний ширээн дээр ягаад загас байдгүй, утсан загас байдгүй, бүрсэн загас байдгүй гэж зарим улсууд асуудаг. Ягаад асуудаггүй дандаа ингээд тавьж яхин гэсэн тийм юм байна. Одоо жишээлбэл надаас өөр жоохон сэтгэл зүй тааруу хүн болвол тэр чинь тэгвэл өөр хоол хиймээ. Ингээд сэтгэлээр унчих واخ. Би гэхдээ өөр хоол хийж байгаа мөртлөө миний ширээн дээр утсан загас бүрсэн загас би бол заавал тавь. Тэр миний 30 жил хийсэн юм ш таруугаас ааваасаа сурсан. Тэгээд тэрүүний чинь ичгэр миний чинь өөр ингэсэн амт гараад ирж байгаа. Тэр чинь идэх гэж ирдэг айл биш. Загсанд орсууд ямар дуртай байлаа. Одоо утас утлаг бүрмэл эднийг одоо орсууд яаж хийдэг вүлээ. Хөд утлаг халуутал мөн үү. Тэгэд тэд нар миний хийдэг гэж ирдэг байхгүй. Тэр чинь миний нөгөө нэг ууггүй хийгээд байсан л үрдүн баг. Манайга ч нэг жоох юм хийжсэн за энэ ашиггүй мэр гэ хайчдаг. Нэг хоол бол тултал усах хэрэгтэй байхгүй. Тэгэхэр чин тэдний хоол гоё мой. Одоо заримдаа гэдэг үстэй тэр хөгшний хоол гөөмөн сайхандаа тэр хөгшний цай гөөмөн сайхандаа гэж нутгийн усууд ярьдаг үст ярьдаг. Одоо завхад явж байгаа тэр гөөмөн сайхан тос солидогдоо байл. Гоо эн чинь брэнд л واخгүй. Эрэ чи хайж адаадах юм баг. Хотод ч гэсэн эдний хоол гоё шүү гэж зорж ирдэг юм. Сая найз нь энэ 101 ганц сар мар одоо энэ тосон сэнгэл баруун талынхаа аялыг хариуцаад завхны тосон сэнгэл дээр тосон карван гэдэг дээр өөрийн биеэрээ байсан. Тэгээд тэр улсууд болохоор ерөөсө хоолнд л болж байгаа юм. Манайд чинь байгаль нь байж байгаа одоо бас залуучууд юм хийж штэ. Гой зузаан ор тавьж гин. Одоо ер нь арай л гайгүй болоод байгаа. Хамгийн гол нь үйлчлэгээ хоол харьцаагаа сайжруулах хэрэгтэй. Өглөөний цаг одоо манайхан бас кемпүүд 8-аас 10 цагийн хооронд 9 цагт эхлэн гэдэг ийм бас нэг жоохон балаа юм байгаа. Хэрвээ хүн сэтгэл төрүүлж байгаа бол тэр хүн орой унтгаас уучлаарай та нар өглөө хэд хөдөлгөө тийм ээ. Энд чи өглөө яарж явж байгаа усуд байгаа. Өглөө эрт гар нь хол зам туулан 4 цаг 5 цаг мөн үү. Тэр хүмүүстэй босгоос өмнө босоод өглөөний цаг бэлдчих хэрэгтэй байхгүй. Бүүр болдгоо мөхөд оройн бэлдээд болтоор өгөө явуулчих болно. Тэр найз нь сая бас тэр өглөө хүмүүсүүд ингээд нөгөө тосон зэнгэл одоо баг хамгийн анхны одоо гэр комплекстэй авахулаад баг мотель маягийн юм болсон байхгүй. Ерөөсөө овс явж байгаа улсууд байна. Дотор явж байгаа улсууд байна. Нэг дайрын өнгөрөхцгийг кемп гэдэг утгаараа биш. Тэнгүүд улсууд чинь тэрүүгээр битүү байсан шүү дээ. Ирэхээс өмнө ахаа нөгөө нэг хоолноос чинь юм шүү. Нөгөө загсаа чинь захаад юм шүү. Мөнхийн тийм байсан. Тэгээ өглөө нөгөөдөл чинь хэдэн цагт явах уу гэж асуучаад байсан. Мосгоос өмнө 10 машин доод нь 10 хэдэн машин хийж байгаа шүү дээ. Тэр чинь нэг ус 40 хонж байгаа юм чинь. Тэгээд найз дээр салхиныхаа шилийг угаагаа өгч байсан. Өөрөө хэлэхгүйгээр. Тэгээ зарим нь бас өглөөр дуусах усууд нь шүү дээ. Зураг мураг аваад ийм үйлчлэгээ байдаг юм байна. Ер нь хүнд нэг жоохон сэтгэл орчиход тэр салхины жилэн дээр хүртэл тэр нэг наалцсан салцаа шумуулны юм чинь нөгөө нэг шидэрчээр арилдгүү. Тэрийн хүртэл угаагаа өгчөрч юм амар харилдаг байхгүй. Яаж угаайтаа гэж бодож исэн юм артаад явцсан байлаа. Инхээр чинь айгүй жижигхэн юм дэр хүнд сэтгэл байж хэвээр байна. Түүнээс би энэ аяллыг хийдэг, би лагмаг одоо энийг манайгаа чи жоохон өөрийгөө мэдрээд ирэхээр биш болдсон шүү дээ. Үгүй шүү дээ. Би чи өөрийгөө мэдрэх тусамжийн шал угааж байгаа юм чи. Тэрийг заавал хийгээд одоо ингээд хувь хүмүүс заалдан байгууллагууд за гадаад магадгүй дотоод гээд энэ хүмүүс холбогдоод за аялал ингээд таны ингээд үйлчлэгийг авъя гэд. Ер нь дийлэнх нь юу хүсдэг юм бэ? Дахиад одоо нэг одоо олон төрлийн юм идэх дуртай. Тэгээд өөрийнхөө ийм гарна гэдэг би ч нэг порцийн хоол хийдэг байх. Үнийг ингээд нүдээр нь сайхан цадах хэрэгтэй, гидсээр нь цадах хэрэгтэй. Ялангуяа энэ хээрийн аялал дээр манайхан ч нөгөө нэг одоо ясам дээр бууз суушуур цөөвөн гэдэг чинь дандаа л хятад хоол шүү дээ.
Зарим дүүнэртэй ямар сандаа мамбаа хоошоо идвэр би ятаадны дагаж бишээ гэж наргиж байгаа. Тий хоошоо чав байнгээл цов идэр тийм үү. Тэгэхээр би хамгийн гол монголчуудаа юу хэлээд байгааг бол одоо энэ фэйсбүүкээр бичвэ, юу гарч вэ, инста гарч вэ, нэг мэдээллийн сувгуудаар ийм юм мэдж болно, тийм юм мэдж болохгүй гэсэн нэг ийм нэг бас яг үнэ хэлж байгаа балаа юм яваад байгаа байхгүй. Ер нь аливаа ямар ч хоол унд өөрийн гэсэн калоритой, илчлэгтэй зөгцөхгүйгээр байгаа юм шиг. Цэвэр хувийн л асуудал байхгүй. Мэдээж ингээд болдгүй юм гахаанаа шиг гэдүүл хүн хортчил таараа штэ. Хэмжээний калоритой ягаад ойд ингэж амсаж идэх хэрэгтэй байхгүй. Одоо шил амслагдгээс гадаадууд төр манайхан чи Монгол хоолоор ингээд дайрна гээд мөнгөний цөв мөв одоо нөгөө нэг нарийн мах, бүдүү мах ийм нэг яваад байгаа. Тэгээ манайхны бас заримдаа энэ бодлого бас жоохон буруу яваад байдгийг. Жишээлбэл Булган аймаг сайхан харигтай л байгаа баг. Гэхдээ Монгол улстай л чи Монгол улсуудтай л бас гоё л байгаа байхгүй. Тийм ээ чи битэр жишээлбэл одоо энэ зүүн өмнөд Азийн орн руу очих юм бол одоо могоо мах идүүлгэл чи битэр нэг таашаахгүй шүү дээ. Тэндэл тэр брэнд нь байд юм байгаа үстэй тий. Тэгэхэд над дээр ирж байгаа жуулчд яг үннийг хэлэхэд 98% нь айраг уудгүй юм шүү. Манайх л Монгол архиу айргуу гэдэг ингээ өчээр шахаад байгаа боловч цаад бол чи нэг соёл үүдгүй байхгүй. А энэ хүү ингээд байгаа юм чинь та энийг хүсвэн манайхан чи шууд Монгол өсгөө дайраад байдаг. Түрүүш та энийг амсаж үзэхүү, туршиж үзэхүү гэж нэг асуухгүй учраас нөгөөдөө чинь хүчээр шахахаар ингээд инээдэг соёлтой юм чинь. За гэр ингэдэг болохоор ясам дээр дургуй шүү дээ. Оныг эц мэдсийг үнэхээр л Мексикод эдгээр шиг л гоё боловсруулж идэхгүй өгөхгүй бол бас идэхгүй. Тэрийг одоо бас нэг бас дахиад одоо энээс үүдээд ярихад манай аяллаа бас нэг жоохон бодлого жоохон буруу яваад идэг заримдаа. Тэр олон тэрбум төгрөг мөргий чи одоо тэр бензин колонки ойролцох нойлын асуудал руу бас энэ үхээс биш тэр аригны өргөөгөл мань битэл очнохоос тэнд гадаад хүмүүс уушаал хэдэн 10 цагаар аригуугаас унаж байхгүй шүү дээ. 10 хэдийг 10-ыг хийдэгчгүй шүү дээ. Тэр чинь ямар сандаа ингэ барьцсан энэ чулуу шиг юм яах хэвтэй юм бамбууг нь асуудал байхгүй. Тэгэхээр орчин үеийн тэр миний яриад байгаа орчин цагийн Монгол хоол гэдгийг манайд чинь махан байна. Одоо импортер асар их ногоо цагаа орж ирж шүү дээ. Өөрсдөө зөхөөгоод бариад кепүүд эдгээр гоё өөрийн нэртэй хоолтой болчихгүй юу? Одоо энэ чивтэрээ сууж байгаа энэ газар байж гэн бас л ингээл хөөрхөн нэр өгсөн мөн үү? Өнчил байхгүй юу? Тэгээд энэ дотор жоо даа бид гур бас өөр нэг Монгол байхгүй гоц. Гадаад. Тэгэхээр чи энд чинь өрн борцог тавиад байвал надад чи идэхгүй хайрг марг тавьчихваа. Энэ саяны ингээд хөгжүүлсэн хоолнд чи идэдэг баг. Хоол унднаас гадна юу өөр хөсгөө? Entertainment талын одоо өөр юугаар та нарт унтаж хөвтөх орхон хөнжил за дуу хөгжим гэд бас тийм энэ дээр бол ерөөсөө одоо хүртэл бодож явж байгаа монголчуудын мэдээж урлаг соёл зан заншил судалгаас арга байхгүй. Гэхдээ хамгийн харамсалтай юм Монгол яг цэвэр ахуй устж байгаа шүү дээ. Тэрийг үсгэж байна. Ямар талаар? Одоо жишээлбэл одоо чи тэр өөрийн гар ингээд гараад авах юм бол цаадуул чи ингээд нөгөө Монгол хүний гоё зочломтгой зан гэж ярьдаг байсан соцвид ч гэсэн бас саалтай нэгнийх манад ирдэг байсан шүү дээ. Манайхан ч бас ингээд байдгаа барьдаг нөгөөдөл нь шагналаа гэдэг. Одоо чи энэ үүрэн гадар очиад 9 тасар гадар очих юм бол тэгээд машины хаалга онгоогүй юу монголч ба гадаад хүнд за 10,000 дэх тойроход тэрнийг олигтойч тойруулахгүй. Хүүс бусгай тэр чинь очоо та тэмээ унж үз морь унж үз хаашаа ямаар байна ингээд гоё үйлчлэгээ гэж яриад байгаа чи энэ байхгүй. Өөрийнх нь нэхэд гадар 5,000 10,000 төгрөг чинь нөгөө гоё үйлчлээд ингээд Монгол нөгөө зочломтгой зан гэдгээр ашиглах юм бол баярлалаа гэд минимум $10 $5 тэр чинь өөрийнх нь нэхэд байгаа 5,000 10,000-аас хамаагүй илүү мөнгө. Тэгэж шүү дээ уг нь. Тэгээд дээр нь нэмээд тэрнээс гадна нөгөө цайны мөнгө. Энэ нөгөө гоё харьцаа гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Сэтгэл үлдээх. Тийм шүү дээ. Одоо нэг кемпүүдэр ч гэсэн тийм шүү дээ. Нэг очичоод би заримдаа анх өөрийгөө одоо бас нэг хэлэхгүй зарим кемпүүдэр очиход уцсан ус нэхэд би ч бүх алаан болно шүү дээ. Нэрээ бас аялал адал явдалтай аяллаа бас нэг салшгүй нэг хэсэг бол яалтчгүй орой үж амрах за альжаал тайлах кемп амралтын газрууд. Чи одоо бас бишгүүл кемпүүдийн хаалгыг татаж явсан баг. Зарим нууцаар одоо хүртэл явж байгаа шүү дээ. Нэг яаж хийж нөгөө жинхэнэ газар унтаж үзэн банзан дээр унтаж үзэн тэгээд эвтэйхэн ойлгуулна. Заахын дунд над дээр ирдэг улсууд гэх юм бол ядаж чи их мөнгө төгрөг гаргаж чадахгүй би чинь атуушгаар шийдэх юм дөө. Одоо энэ фотоноор шийдсэн болно шүү дээ. Наад гадаадууд чинь над дээр ирдэг улсууд чинь дандаа яг үнэ хэлэхэд дандаа метр 80 90-с дээш үү.
Би 2 метртэй австралиуд аюу их. Нөгөө орон дээр чи багтдаггүй байхгүй. Манайхан чи нэг юм орны толгой хөлгээд нэг юм юм ийждэг. Тэрэн дээр чинь ястаа гівтгэж алам бол. Наад захын тэржилдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо орны даавууд ивсгэр тэр чинь нөгөө хүн амар тухтай амарчвал сэтгэл дээр шал өөр болно шүү дээ. Тэгээд одоо чи бодлоо би анх ингээ хийж явахдаа над дээр чи гадаад хүүхнүүд дээр бас ингээл дамжаад хүрээд ирнэ. Хамгийн анх намайг машин дотор ингээл эмэгтүүний ариун цэврийг авч явахаар хүмүүс гайхдаг байсан шүү дээ. Чи энэгээр бүснээ хийдэг ингээ зарим найз нөхд машин цугаад манайхан ч нэг машин дээр ууддаг шүү дээ. Энэ юу энийг ингээ чигдэг шиг энэ юунд амсгийн аамаа гэж орж байгаа. За яах вэ танаас амаа авахгүй. Одоо тэр чи манай найз мэддэг болчих واخ. Ер нь өөрийнхөө гэр бүл ч гэсэн тэр эмэгтэйчүүдийн мэслийг авч. Ер нь анх наадах чинь би өөрөө бас ингээ харж байгаа. Тэгэл андашгүй байдаг гэж нөгөө хүнийхээ хувь характертай ингээ тааруулж харсан гэдэг чинь нөгөө мэдэрнэ шүү дээ. Нүдний харцны өнгө. Тэгэл ингээ төдөө гадаа явахаар чинь ингээ суурин газар дэлгүүр хаанаа байгаа бол эмэгтэй хүн чинь бас нэг андашгүй байдаг واخгүй. Тэгэхээр уучлаарай энийг хайж байгаа юм биш үгээ гаргаад ихээр бөөм баяр. Нөгөө замаас хазах шаардлагагүй. Тийм шүү дээ. Тэгээд санаа зовлтгүй бохор эднийгээ хэд хийчээрээ. Нөгөө бионодоо би чинь бас нэг өөр машинд аччихдгийг. Тэнгүүд өглөө нөгөө улсууд чинь сайхан настай улсууд байх юм бол тэр кемп дээр байсан ч гэсэн тэр чинь нэг модон ойлтой гэбүүд аюу их шүү дээ. Тэгээд тийм хоол 200 300 м асгаад явж чадахгүй. Тэгээ үнэр дарагч өтгөн задлагчийн зүг аваачаад гэрт нь ингээд нөгөө нэг нойлын майхан одоо савны майхан тэрэн шиг юм дотор ичдэг байхгүй. Тэгээ та ингээд яхаж надад чинь сайн хэргэлт юм ийж. Тэгээ өглөө сэрхээс өмнө галын насааж өгөх нэрээр нөгөө өглөө дарах гэдэг шүү дээ одоо намар тийшээгээ. Галын насааж өгөх нэрээр галын төлчөөд нөгөө нойлоо аваагаар авчдаг. Намайг тэр нойл асгадаг багт хөдөөнийх намайг нийлээ муулдаг шүү дээ. Чи одоо эр хүн байж наад хиймэр мэмэр чинь утдаггүй юм уу ингээд баашээс асгаад явах юм. Гэхдээ үнийн дарж байгаа. Тэгээ тэгж хэлжсэн улсууд одоо ингээд 10 хэдэн жилийн дараа 20 жилийн дараа очиход нөгөө мань нэрс хэвэрэл гэж байгаа байхгүй. Манийх нь бол арай нөгөө хиймэрэнд ор тослоо хүн чинь шал өөр болол явчих байгаа байхгүй. Энд чинь уг нь бол ингээд аливаа кемпийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээ чинь наацхийн шийдэлсэнд орох за ариун цэврийн шийдэл шүү дээ. Ерөөсөө тэр байхгүй. Одоо Монгол улсууд ч гэсэн тийм шүү дээ. Тэгээ манай залуучуудад гоё нэг ингээд ухааруулад ингээд эвтийхэн хилээд өгчүүл гоё л доо. Одоо манай залуучууд ч бас үг авдаг болсон шүү дээ. Z generation ийм болцсон, Монгол улс орчин үед ийм болсон шал хутлака шүү. Манай охин ч одоо тэр нисчээ сурж байгаа чи мэдчихэж байгаа. За ч юм бол нэг өнний үнэний дилийн шовтор чинь яаж ч нэг бохир мөхрөө асах чинь нэг Монгол ахуйгаараа нэг хэдэн айлын өхөр мөхөр хурааж ирээд нэг өдөөний ямар санахгүй айл цэвэрлээ өгчин. Тэгэхээр би тэр нэг орчин үеийн хүүхдүүд өөр гэдэг дээр санал нэгддэггүй. Тэгэхээр хувь хүний л ухамсар хүний шүү дээ. Энд чинь нэг хаанаас ч олж авч чадахгүй аль гэрээ чинь л боловсрал шүү дээ. Тэгээ одоо энэ залуучуудыг өөрсдөө гоё ингээд сургаа өгчхөр жоохон сэтгэл гаргач гэдгийг заагаа өгчих юм бол хинч хайрлна шүү дээ. Тэгээ манайхан ч болохоор нэг энэ ажилтан гэж харьцаад яадаг. Чи тэдэнд төгрөгөөл авбал их юм нөгөөдүүл яг цалингаа хүлээж ажилдаг болчихно. Чи ингээд хүмүүстэй ингээд гоё харьцах юм бол чамд сайн юм гэрнэ. Дээр нэмээд чи надаас явчвал миний компани дампуурчнаа. Би чиний наад зоосож бас нэмээр тэнийг биш бол хүн гэж харилдаг байхгүй. Хүмүүс нэг багцсан салин тэдийг өгнөлгээд эдрийг жоохон бас зарим компаниуд өөрчлөх хэрэгтэй. Чи ийм харьцаа гаргаж чадах юм бол би чамд ингэж дахиж нэмж өгөө мөн бас хүнд урам өгөх хэрэгтэй шүү дээ. Ажилчин биш найз. Тийм ээ? Хэрвээ ухаантай хүн байх юм бол би тэр 10 настай хүүхэд ч би үг нь авах дуртай шүү дээ. Хүмүүс нэг манад чинь нэг хөгшин залуу байх ялгаж хаяараа харьцаад идэв. Амар сонирн байхгүй юу? Хийх юм хийх хэрэгтэй байхгүй юу? Алдах юм алдуулал да. Тэр дундаас ч нөгөө хүүхэд чинь урам зориг аваад ингээд ярих юм бол надаас тийм манай туслахууд гэж асуудаг шүү дээ. Гарахаа би ийм туршчмаар тийм ээ. Тэгэж таах юм дөө. Асуудалгүй. Би хэлгдэг шүү дээ. Наа чи нэг тийм харьцааны нэг юм байдэн шүү. Савлын ивэл ахыг чаа явуулчих гол те. Юусэн юм шиг харин тий. Айгу ядараатай. Би тэгээ бас цаашлуулад чи ч одоо яасан хөвшөрөх дуртай тэдэрэг бол удахгүй явах юм хооронд те. Сайхан нийт найз чигээрээ ингээд гоё атмосфертэй байж байгаа л. Тэгээд сая бит хоёр ингээд яалтчгүй гэр бүлийн асуудал руу ингээд хазаарлаа л да. Би бас нэг хүнийг дурдахгүй болохгүй болчихно. Чиний ингээд постуудыг чиний аялын ингээд гоё зургуудыг харахад автайгаа их явж таарж байна.
зураг хүргэн дээр. За Батнасангой бол одоо манай монголчууд мэдэх нэг мэднэ салбарынхаа Монгол Улсын гавьяат эсэгч за Монгол Улсын хөдөлмөрийн баатар ийм сайхан буураа байгаа. Батнасангой чамтай их аялаад байна тий. Надаас хөнгөн найдвартай туслах уу? Надаас хөнгөн шүү дээ. Харин тий. Намайг ч одоо ингээл заримдаа орхиод явсан тохиолдолд өстой нэг бункий асан шүү дээ. Миний хөө наад улсуучин сэтгэл ямар байна? Чи ямар хоол хийж өгөө? Одоо хаана явж байна? Машин дэргэний аюулгүй байдал. Ягаад гэвэл өөрөө нөгөө нисгэж хүн учраас агаар дээр явж байгаа хүн чинь нөгөө мөнхийн нөгөө нэг чек одоо шалгах гэдэг юм дээр насаараа тэгээ сурцсан. За яаж чи над улсуудын сэтгэл ямар байна? Ийм байна. Надад бас амар хариуцлага өгдөг байхгүй. Тэгээ яг хөө тэгэл аам маань өөрөө аялах дуртай. Дөрөв жил надад 18 хоног явчаал хурж ирээл. За нэг 7 хоног амраад байгаа чи миний хөө маргааш хоёул хинти явах. Бурхан болж үзээ. Өөрөө сайхан. Би сая мөсний баяр дээр маш сайхан энэ хавар илүү дотносоо танилцаад нэг уртсанд бид нар чинь халаадаг дарсаа уугаад гоё хэдэн хоног өнгөрөөсөн. Бомбогийн хачтас их сайхан хөнгөн залуу сэтгэлгээтэй хүн байлээ шүү. Baах уу. Надаас илүү сэтгэж шүү дээ. Хүүгийнхаа брендийн дээлийг өмсчээл бас нэг яваад реклам болоод яваад байгаа шүү дээ. Тэгээд аав нар индианч сая мөсний баяр дээр шийдвэр очлоо шүү дээ. Энэ найз нь сая одоо оруулж ирэхдээ 4 дахь удаага Монголд оруулж ирж байгаа. Зарим улсууд нөгөө индиачуудын тухай бичгээр эн чинь Монголд амьдардаг индианчууд ч гэж ярьж штэ. Эн чинь 2 3 өөр амтлаг ирчихэж байгаа юм. 2-2-оор нь авчираад анхны индианчуудыг авчирхад 2013 онд авчирж ирсэн байсан. Соёлын төвөргөнд бас ард түмэнд өнгөө үзүүлж тэр үед чинь нөгөө ам барина гэж нэг аюултай байсан шүү. Тэрийг устгах гэж би дайрсан байхгүй. Ам барихгүйгээр ингэж бүжиглж болдгийн, дуулж болдгийн, бүрээдэж болдгийн гэдэг. Тэгэд бас нэг инээдтэй юм байна. Би өнгөө үзүүлж байгаа. Би тэгтээ тэр хошин шигийн үнийг нэрийг хэлэхгүй. Ягаад гэвэл тэр гим хийгээгүй. Тэр соёлын төвөргөний тэр дарга одоо би нэрийг одоо байгальмаа гэм аа. Би бас тэр яг өөрийнх нь ажил албал байх. Гэхдээ би хоёр гадаадаа авчирж ягаад нэг өдөр нь ард түмэнд өнгөө үзүүлж байгаа. 1000 хүнд гэсэн шүү дээ. Тэгээд одоо дараагийнх нь өдрийг ч гэсэн ер нь дандаа л нэг урилга найз нөхд гэж идэхгүй. Тэгээд яг нөгөө хошин шогийн залуу битээр зогсож байгаад хошин шогийн тоглолт оройн болж байсан юм. Би өдөр босч байгаа шүү дээ. Бас л зоригтой хүн шүү ажлын цагаар. Тэгэд найзаас нь 2 өдөр 6 сая төгрөг авч байсан. Тэр үеийн мөнгө өрөөс. Тэгэд тэр хошин шогоос 500 сая төгрөг авч байсан. Би бол ард түмэнд өнгөө үзүүлж байгаа юм шүү дээ. Хошин шогийн хүн болохоор мөнгө авч үзүүлж байгаа юм шүү. Ашигын төлөө. Амар сонин тогтолцоо шүү. Би чинь айгүй гигэн юм бодож авчирсан шүү дээ дээрээ чи. Намайг ч марга. Ерөөсөө манай тогтолцоо тийм л явж байгаа шүү дээ. Одоо энэ индиачуудыг би сая мөсний баяраар одоо энэ төмөрсөг 20 жил хийсэн гээд над руу дээр үед утсаар яриад одоо 3 жилийн өмнө шүү дээ. Тийм мөсний баярыг. Миний дүүнийг юм мөсөн гэрмээр одоо ах нь одоо хийгээд ингээд энэ үнийг амжуулмаар байна. Миний дүүнийг хүрээлгэж. Тэгээ анхныхаа нэг үедээ будаага тавьчаад тэрний чинь ингээд нэг одоо фэйсбүүкээр яваад байдсан шүү дээ. Нэг аяллаа группүүдээр. Тэрийг ингээд ард түмэндээ би өнгөө өгөх гэсэн байхгүй. Тэгээд тэр 10 хэдэн байгаль хамгаалагч нар бас хүчрэг юм шүү дээ. Манайхан чинь би гэдэг өвчтэй. Тэгээд ерөөсөө дайрдаг. Нэг нэгийг ингээд амсаад бариа дараагийн хүнээ бодно гэж байна. Айхгүй гэдгийг би яагаад. Тэгээд нөгөөдгийг чинь асгал судахын бариад ингээд бидгээ хураасан шүү дээ. Тэгээ энэ түрүүжил болохоор яг өөрийнхөө олж харсан юм нь болохоор дуу хөгжим засаг захиргаанаас бас муу гэдэг юм байна. Дандаа л нөгөө төсөн мөнгө л бас байхгүй байлгүй тий. Тэгээд ингээ харж байхад нөгөө хөгжим дуу муутай нөгөө эдрийг хөгжим аваа явчихаар нөгөө даарсан усууд чинь хаа байсан тэр зорио очсон байгаа шүү дээ. Бараг 900 км газар шүү дээ. Тэгээ амар ингээ даарсан усуудыг хараад би сэтгэл нэг сонирн болсон байна. За энийг заавал дараа жил өөрийнхөө энэ өсөн гэрийг гэрэлтүүлээ. Хүмүүс гахтаа гацуг байгаль хамгаалагчдаа гацуг 10 хэдэн дархад залуучууд надад аягүй гоё ажилладаг шүү дээ. Хүмүүсийг ах юм. Би харин зарсан. Тий, манай тэр төмрөө ах чинь анхудаа 50,000 хүн цуглалаа шүү. Төрүүжлүүд анхудаа авахгүй. Тий, 36 км үсгээ хайсан төмрөө ах дээр одоо тэгээ зүгээр орж болдго мөч чинь нөгөө нэг татвар авдаг нөгөө нэг 9,000 10,000 авдаг хууль чинь дөнгөж эхэлж ирсэн баг. Би чинь хүн очирдод хайгаад байдаг. Тэгээ 36 км дүгжирд үслээ гэж ягаар нэг бодлын бахархалтай боловч бас жоохон тэр асуудлуудыг бас шийтгэл асуудал. Одоо эн чинь тоон ихснүүхээс буурахгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас энэ дээр саяных дээр бол алдаа мадгийн янзлал явчих хэрэгтэй.
Тэгээ энэ жилийн мөсний өөрөө чи өөрөө хацсан. Аюу мөр гоё болж байгаа. Тэгээ найзынх нөгөө нэг хамтардаг компаниуд очоод тэгээд дарс үнэлгээ 3000 4000 гон дарс үнгүү өгөөл очир тагнасынхан маань ягаад Петровсынхан орж ирэл. Яг нэг сайхан дэмждэг энэ индиачууд эдний чи ганцаараа бий биш чи шаарддаг шүү дээ. Бүх найзуудын ханд мөнгөөр одоо бүх монголчуудад баярлуулах гэж үзээлээд эдэн сайхан найзууд маань байна. Ижлээ дэги чи ган тулга тийм ээ одоо отхон даваад зөндөл усуд байна дээ. Тоочхон бол нэр нь гүйцэхгүй л дээ. Энэ олон хүний сэтгэл зүрэх одоо хөрөнгө мөнгөөр босч байгаа юм шүү. Тэгээ индиачуудаа толуулахад энэ жил яав тий. Бүгдээрээ гоё бүжиглээ. Тэгээ манайхан ч нөгөө нэг гоё индиачуудын хэрэгсэл нөгөө бооцоотой хэрэгтэй. Адам болж байгаа. А нэг гоё үүдэн малгайг нь тий. Тэрийг сүртэй. Тэрийг нөгөө нэг охин төгсөн шүү дээ. Тэгсэн. Нөгөө 10 настай охин. Тэгтээ чиг сони билж манайхан бас айгүй муухай билж. Тэр чинь би ээж нэг орилоод нэг хүн манай тэр бас нэг туслах их ажигчаа. Энэ ээж нь биш юм шиг байна гэсэн чинь малгайг нь авах гэж би ээж нь утсан нэг авгаа тайзнасан гэж хэлсэн. Энэ миний ээж биш гэх нэг охин чинь аюу сэргэлээ муухай тий. Амар угаас ийм ажил гэдэг чинь ийм сонирхолтой байдаг байхгүй. Дараа жил найзан тэгээд бас бүтэн хотгоноор нь гэрэлтүүлэх гэж бодож байгаа. Ягаад гэвэл мөсний баяр чинь Харбин ч Хоккайдо ч ер нь Оросд ч мөсний баяр орой хэлдэг мөн үү? Манайд ч болохоор орой болохоор харахгүй болчихдаг хаяа явчихдаг. Өдөр идэх зүгэлчаал. Тэгэхээр найз нь Рэй гэрлэн компани гэж гэрлэн чим гэдэг нэг манай хоёр дүү байдгийг эхнэр нөхөр хоёр. Тэр хоёр бас мөсөн хотхноор гоё гэрэлтүүлж өг юм уу. Тэгсэн. Тэгээ дараа жил одоо уул нь ингэж их өөрөөсөө найз нөхдөсөө мөнгө гаргаж байгаа боловч заримдаа шантрах үе байгаа юм. Би одоо ингэж ч юм хийгээд одоо хэмээр байна ямар нэг засаг дөрөөс мөнгө нэгж байгаа биш. Ард түмний удаас хийхээс л аргагүй. Тэгээ одоо энэ одоо болдогч юм л гэж бодож байсан чинь Michelin Star гэдэг одоо дэлхийн том рестораны эзэн үрж ирээд бас нэг ганц хоёр өдөр нар мөсний баяр дээр чинь би монголчууд бас өөрийнхөө чаддаг мэдгийг үзүүлээдгийгэл би чинь амар гоё мэдээ их том боломж шүү. Тий. Тэр чинь одоо манай Монголыг сурталчлах байлангай Хүсгэлийн аймагт хатгалд болдог энэ баярыг сурчлах маш том гарц шүү. Тий. Тэгээд одоо манай дагаж сая хүмүүс үзэн шүү дээ. Тэг нэр нь чинь том захирал л да. Тэгээд нэг найз нь одоо мөсний баярлага төмөрсөх байхдаа бас хэдэн байгаа юм хамгаалагчтай бас дахиад дайрыг гэж бодож байна. 4 жил найзаас нь тэр Хөвсгөл аймгийн засаг дарга марга бол бас асуусан. Одоо аялал жуулчлалын яамны газрын дарга болцсон Батчим сая ажиллаа бас салсил юм шиг байна. Батчим хурж ахаа ямар нэмэр бас гой зэрэгж байгаа юм чинь. Ахад ингэж иймэр байна. Урдснуудаа тавьд мараа ингэмэр. Мөсний баярын нөгөө баас шээсний асуудал замын дөвчл мүчл гачаагүй шийдсэн байгаа үстэй. Тийм шүү дээ. Тэгэхээр тэнд бол асуудал гараагүй. Яг хөө тэр нэг зах махан жоохон замбраагүй санагдсан. Гэтэ энэ жилээс засчих байхаа. Тэр зах найз. Эсвэл наран туурч үед ямарч баяр дээр манай энэ наран туул засрахгүй шүү дээ. Эсвэл үнэхээр наран туул. Чи бид нар өөр баяр хийгээд ч дахиад тэр очдөг. Тэгэр ч бас Америкад гар түмнэ гэдэг шиг бас яаж чадахгүй. Чи одоо бас нэг ингээл аймгийн эндээс цуглаад нэг 5 цаас бизнес хийж байгаа хүмүүс юм л ирэх шиг л да. Тэдний гоё байх ёстой тэднийг угаасаа. Тэрийг гоё замбраатай л зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй гэж байна. Тэгээ энэ мөсний баяраа чинь төмөрсөг ах нэг найзтайгаа энэ чинь нээсэн гэж байгаа. Анх нөгөө нэг хатарч мордын нөгөө мөсний жаргал шүү дээ. Тийм мордын цаадах чинь үүсгэн байгуулах гэсэн сүүлдээ бас өөрийнхөө хоббигоор хэдэн байгуулагч нартай байгаль амлаач нартайгаа нэг мөсөр жоох юм уу бийж мэгээд тэгж эхэлж ирсэд байхгүй. Амьдаа өргөжөөд байсан юм бол төмөр ах нараа үгүй хэлсэн л дээ арга байхгүй. Би ч гэсэн бас энэ өвсгөлийн мөсний баяраар чинь ийм их баас шээс тос нүүж болдго юм уу. Би гаагч л байсан юм. Тэгээ оцсон ч бас гайгүй л байсан. Тэгээ Өвсгөл аймгийнхаа их сайхан урамтай босолж өгч. Тэгэр ч бас хайр хүрээд хийхээс аргагүй ш. Тэгэд анх намайг очиж байгаад энэ хатгалын чинь нөгөө гэр мэрээл жоохон ингэж яадаг. Түрээсэлдэг. Ийм байл ш. Тэгээ уржингийнх дээр чинь 15 гейм бонгоосон гэж байна. Энэ жил 60 гейм бонгорхоо байлаа ш. За. Бид нар замд ингээл мөсөн дээгүүр явж хат ингээл онгорхоо гэрэлдэл харагдав. Тэ. Тэр чинь мөсний баярын масс зүгстэй ч л аж гав яа. Тэр чил одоо нөгөө төмөрсөг ахын нөгөө мөсний баярыг гоё болгоё гэснийх нь ямиг л би бас нэг жоохон дэмжиж байгаа. 4 жилийн нэстэг хэрэгтэй аялал биш нөгөө сенсац хийдэг. Нөгөө улсын онгоц уулгаа хийсэн томдлогоо. Энэ ловерчин байх мах гэх. Тэр чин манай энэ Flames нөгөө хадлан дээл хийдэг дүү охин маань. Бамбуух нэг ийм гоё хоол мундтай нэг ингээд явбал нэстэг хэрэгтэй явбал одоо энэ нэстэг тэрэг чинь зүгээр суул зогсож штэ улсын унаа тийм ээ. Стоног зогсож байгаад барыг эвдэрж байгаа байхгүй юу. Нөгөө мараал хэлэгдлэгдэг шиг. Энэ дэр тулгуурлал ингээд бас нэг сэргийн ангидаа бас удлаа хамгаалахын амдаа эдэн
бас нэг өөрийнхөө чадлаар олсон хэдэн цааснасаа тэрийг өгөө түрээслээд тийш дээ. явж үзье гэсэн байхгүй юу. Тэгээд тэр Бямбадок манай мөнх бот энэ фильм сонгороо өдр ягаад би ерөнхий зөвлөхөөрөө яваад тэгээд тэр юу чинь болохоор бидний Starlink-ийг бас Монголд оруулж ирсэн Бямбадок маань тэрийг аваад явуулсан байхгүй. Тэгээд чи нөгөө нэг өдрийн сайрын ширээ засчаад ингэж исэн. Ахаа бидний нэг сайхан сэвжин даа гэсэн. Сэвжил байдаг үстэй би яадаг нөгөө бөмбөгдүүлээс орсон үеч. Одоо чи бид жаргалтыг бол руу ч анх тэр идэ бодсон шүү дээ. Ямар гоё юм бэ гэдэг хэсэг байгаад тэгээд муу новш хог тариад үзмэзгээд ингээд бөмбөгдүүлээс орсон юм шүү дээ. Тийм үстэй. Тэгэр чи тэр чи дүжирсэн гар өө зөвөр үнэн мөн олдно гэсэн нэг л хэрэг биш дээ гэл тэгж. Тэгээ орц чи юу вэ? Бурхан миний 30 хэдэн мянган шеэр авч ирсэн Монголын анхны тохиолдол шүү. Ганцхан зургаар шүү дээ. Тэгээ тэр маань харин сүүлдээ нөгөө засаг захиргаанаас нь сайд идэрч надад хурж ирсэн шүү дээ жаргант гол дээр угаад. Таавал ингээ аялыг бас нэг шин шатанд аваачлаа. Тэгээ би багийнхныгаа хэлсэн. Тэгээ одоо Вильям сонгороо гэдэг охин нээсэн юм аа. Бямбадок маань ингээд бас ерөнхий менежер хийгээ явчихсан. Би зөвлөхөр оролцсон. Одоо энэ харамсалтай онгоц маань одоо нөгөө засварт явцсан. Тэгээ одоо өвлөөс харин одоо бас засварт явсны бас нэг гавь юм да. Өвөл ирэх учраас өвөл одоо нэг ононгийн халуун аршаа бурхан албан руу гаргаж бодож байгаа. Ононгийн тэр халуун аршаан дээр нэг охтууд мохтууд нь байж ийн зэрчүүд нь дахиж буцаж нисээд бурхан албан руу очоод тэр хааныхаа юм аманд онгоцон дотроос залбирах ч юм уу тийм ээ. Бамбуу ягаад ер нь гээд анзаараад хад эмч гэр бүлээс эмчт ингээл уламжлагдаад за династи явдсан шүү дээ. Тэгэл ягаад нисгэж болов? Би онгоцоос айд юм биш. Угаалж шүү дээ. Ямар санд одоо миний тэр нисээд байгаа тэр вертолет чинь 2 хөдөлгөөртэй байхгүй. Нэг хөдөлгөөртэй миний амзамд байсан бол би явахгүй хөө. Явахгүй. Ер нь аавынхаа онгоцоос айх. Тэгсэн мөртлөө охин нисгэж болгоцсон. Тий. Одоо танаа охин 90 жилийн түүхэнд бас нэг өөрийнхөө толгой тарихаар гадны улсын тэтгэлэг авсан анхны охин шүү. Одоо нэг 2 жижиг онгоцны цаана гарцсан байж гин. Одоо нэг инженер нисгчгээ бас нэг мэрэгчлээд өгсөн. Тэр нь хавар. Тэрнийхээ дараа бас нэг онгоцоороо дахиад цаг цуглуулна гэж нэг том ажил бий дээ. Тийш дээ. Нисгэгчнэр чинь ингээд тэдэн цаг цай байж том онгоцонд нисэн барьна гэдэг одоо тэгээд зэрэглэл дахиад явж. Тэр өвөгөд өөрөөсөн онгоцыг бол үнэхээр хайртай. Найз зүгээр Facebook дээр зөрөгтэй гардаг болохоос биш. Тэр онгоц буудал бол бас л их баазалтаад явж. Ингээд бурхан минь угаад бодоо. Нэг бус ингээд нисгэгчнэр ингээд анж мэдэн тэгэл тэд чинь ингээд бүгдээрээ удамшаад явцсан байт шүү дээ. Тэр яг бас нэг юу байгаа юм. Энэ удмын асуудал гэдэг нь бас нэг яг үннийг хэлэхэд тэр чинь математик мэдлэг зэдлэг гэдэг чинь бас заавал хүний генэд дамжиж шүү дээ. Тийм биз? Орчин бас. Тийм л юм шиг байгаа юм. Би одоо математик сайн байсан гэдэг одоо онгоцод өөрөө айдаг хүн юу ихгүй. За аяллалын тухай хоёлаа ингээд ерөнхийдөө базаад ярьчлаа. Аялал маань өөрөө угаасаа манай энэ салбар өөрөө хөгжиж байгаа юм ч хийж байна. Тэгээд одоо ерөнхийдөө подкастынхаа төгсгөлд энэ салбарт ер нь юу хийх ёстой улс? За хувь аж ахуй юу өөрөө дааж авах ёстой? Чамд тийм бодол байдаг. Ерөөсө бодлогоо зөв гаргачих хэрэгтэй байхгүй юу? Заавал тэр зээл мэйл өгөх юм байхгүй жижигэн одоо энэ залуучууд би хэлдэг нэг эко гэр кемп гэдэг энэ кемп гэдэг нэрийн ч бас биш байгаа. Кемп гэдэг чинь бол гадны улсууд эко кемп мэм гэхээр аюу гоё байгалийн сайханд амар гоё байгальтай амар гоё нойл ороо шийдсэн газар гэж ойлгодог байхгүй юу? Энэ нэр усаа хүртэл нэг жоохон өөрчлөөд бариад тэр залуучуудад жоохон урам өгчих хэрэгтэй. Заавал их мөнгөөр юм хийдэг гэж байхгүй шүү дээ. Багвгаар ингээл хийгээд яваад хахад чинь нэрвэ зүгээр нэг аялаад эрхийн цагаан нуурын ирэг дээр очиход нэг гоё тухтай ганцхан гэр байлаа гэж чи тэр очиж шүү дээ. Тэгж эхлэх хэрэгтэй байхгүй. Манайхан ч юм болохоор амар их зээл аваад бөөн байшин бариад хамгийн гол асуудал нь тэгээ барьчлаа гэхэд манад гой кемпүүд нэгдсэн биш дээ. Гэхдээ өр зээлхтэй учраас үнэн өндөр байхгүй. Дээр нэг татвар матварын асуудал одоо тэгээд хамгийн аимшигтай боловсон хүч олдгоо гэж шүү дээ. Боловсон хүч байхгүй, өндөр цалин өгөхгүй байхгүй. Тэгэнгүүт нөгөө цахилгаан одоо үйл ажиллагааны мөнгө төгрөгөө бүгднгийн ингээ шингээх хэр чинь нөгөө ордерны чинь үн амар болчихж байгаа. Тэгээд нөгөө зуны 3 сар гэдэг л энэ нэг бас ухамсараа авч хаях хэрэгтэй. Үйл ажиллах хэрэгтэй байхгүй. Өглөө эрт онгоол доо. Орой эрт унтаад өглөө эрт онгоогоод тэгс хэрэгтэй байхгүй.
Жогон хөдөлмөрлөх хэрэгтэй, сэтгэл хөдлөх хэрэгтэй гэдэг чинь тэр шүү дээ. Түүнээс амар их мөнгөөр амар гоё кемп бариад тэрэн дээр гоё байдаг гэж байхгүй шүү дээ. Зөвхөн хувь хүний миний мөнгөний сэдв болсон. Жохон сэтгэл гаргачих. Монгол хүнээ хайрлаж. Монгол хүн Монголын брэнд гэдээ найз нь яриад байдаг. Тэр шүү дээ. Гадаадууд юу үзэх гэж ярьж байгааг бол Монгол ёс заншил Монгол хүнийг л үзэж байгаа байхгүй. Манайхан ч болохоор биенийгээ муулаад дээш нь гарахгүй ингээд солиороод байдаг. Манай монгол залуучууд ийм байдгийгээ биендээ уран бөгөөд бариад тэгж явчих хэрэгтэй байхгүй юу? Би тэгж бүр наад захын удаа шал далигаад хилчгэд хоёр удаа залуу хүртэлтэй эвлэрүүлж л байсан шүү дээ. Нэгэнд нь очиод хоёулаа биендээ аягүй дургу. Тэр би очиод тэр ч юм уу гэсэн бас ирхэн гэдэг юм байл шүү дээ. Нөгөөдөгт нь очиод бас тэгэл хэлж байгаа юм шиг. Нөгөө хоёр чинь бие биендийг намайг тэгж хэлсэн юм байна гэнэ. Найзлаад байсан. Дараа нь жилийн дараа хэрэг илэрд юм байгаа шүү дээ. Энэ мө бамбаа ах нөгөө нэг хараад байж байгаа шүү дээ. Тэр бамбаа ахгүй хийсэн ажил байлээ. Энэ мөн овчтой би тэгээд ингээд сайдсан шүү дээ. Воо би видео урам гэдэг чинь шүү дээ. Тийм шүү дээ. Жижиг юм дээр шүү дээ. Ерөөсөө тэр шүү дээ. Түрүүс хүнээр үгээр хөнгө хийгээл энэ муу навш мовш гэж зүгээр өгийн амьтдыг бол зүгээр ерөөсөө хайж хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи хүнийг мэдчихгүй. Тэр нэг хов ярьдгаа яриад явж ирэл муудгаа муулч дээрээс нохон бас тэр явж л гэлт. Тэр нь шаллаад бариад ах юм байхгүй шүү дээ. Тэгээд нэг том кемп одоо жишээлбэл наад хайцсанаас гуулаад би ганцхан гэртээ энэ том кемп байна, энэ гоё юм байна. Тэгж хэрэггүй. Гоё сэтгэлдээ үйлчилгээтэй ингээл би дулаахан байж ивэл тэр компани ч амар том гарлагтай байгаа ш. Том юм бол том л гарлагтай байгаа. Жижигнээс л хоол ундаа гоё сайн ихлмээр. Сэтгэлээсээ ч гэсэн байхгүй. Сэтгэлээсээс бүх гоё хоол гоё ш. Ядаж нэг харшил хийхэд нэг сайхан хөлдөөж байгаад гоё хялмаалаад нарийн шилгийг гаргаад би тийм харшил манай өгшөө зааж өгч ирсэн. Яг тийм харшил би ирээс яг нэг хэлэхэд өөрөө л нэг хийнэ өгөхөөс шүү гэдэж үзээгүй шүү дээ. Харшил өвчих гэдэг нэг газар ордог. Дандаа ийм махтай гэж харшил биш л дээ. Өөр мах чанцлах юм чи. Тэгээ хоолоо харивжвал Монгол шинэ Монгол хоол гэдгийг кемпер гаргахыг хичээ. Мөн үү? За маш их баярлалаа. Тэгээд харамсалтай цаг бас тулсан байна. Манай урилгыг авсан маш их баярлалаа. Тэгээд бамбуу надад нэг зүйлийг бас амласан. Хоёулаа хээр гарья гэж надыг анхын подкаст зөвшөөрөхөд хэлжсэн. Бид хоёр 10 сарны төлөвлөгөө байгаа хөвсгөл явах. Тэгээ хөвсгөлд очиод энэ яриагаа бас гоё задлаад яг газар дээр нь те яг энэ кемп ингэж шийдсэн байна, ингэсэн байна гэдээ детальчилж харуулж гоё подкаст бэлднэ. Тэрэн дээр бас миний найзын юм дээр одоо нэг ус шүрм саяг маяг байдаг л байлгүй дээ. Энэ одоо нэг дивжгсэн аяллаар явсан залуучууд эдгээр бас холбогдож болно шүү дээ. Би чи арамгүй завтай үедээ бол сайхан зөвлөгөө өгч шүү дээ. Чадан чадахгүй л гэдэг үгтэй л хүн шүү дээ. Чаддаг үедээ бол чадчихдаг, чадахгүй үедээ чадахгүй гэлцгэр бас муу нэр авчнаа. Зав болохгүй байгаа л чадахгүй гэлцгээд энэ муу их замтаа новш мууш бас хэрэг дурдсан шүү дээ. Ядаргаад. Цагаа барай сурчих гэдэг бас чадан чадахгүйгээ хүн уурсан чамаагүй хэлчихжээ. Манайхан ч болгоод чадахгүй жиж за маргааш болъё. За найз нэг гаргалнаа ингээ худлаа шагаа. За хараад ичсэн. Зүгээр гэж. Энэ чинь амьдрал шүү дээ. За маш их баярлалаа бамбуудаа. Үүнд нь баярлахгүй. Ажил үйлсэнд амжилт хүсье. Найзтай баярлалаа. Тэгээд одоо нэг өчүүхэн ч гэсэн жижигхэн нэг мессеж ч гэсэн авч ивэл тэгээ болоо доо. Хэрэг зориг л бүтлээ. Тэгээд манай өнөөдрийн энэ подкаст маань энэхүү өндөрлж байна. Та бүхэнд бас яриа таалагдсан болов уу? Та бүхэнд маш их баярлалаа. Монгол хүн Монголын брэнд шүү. Бинийг л хүндлээ явуучвал бид нар гоё шүү гэдгийг хэлээ да найз. Жохон сэтгэл яг үнэ. Маш их баярлалаа. Баяртай. За баярт. Энд чинь манай бамбуугийн өрөө шүү дээ. Монгол хүн Монголын брэнд.